399-р анги. Нэгдсэн эрен сурвалжлах хуудас. Ёсон тэнгэрээр дүүлэх лууга ашиглан Чүфэн дээд хурдаараа хэдэн цаг ниссний дараа хориотой бэлдэмлийн нөлөө суларч сөрөг нөлөө нь илэрч эхэллээ. Чүфэн ч нисхэ болоод ойрхон байсан жижигхэн ууланд ороод нуугдав. Хамгийн аюултай газар хамгийн аюулгүй гэдг л болж байсан юм. Энэ уул оргоноход тэмч таатай газар биш ээ. Тэмч учраас Чүфэн яг энэ газрыг сонгосон юм. Ууланд орсны дараа Чүфэн гартаа асуураа сүнс сүхэ бариад хүчтэй даллан нэг агуй ухаж үүсгэв. Агуйгаа үүсгэсний дараа тэр илрүүлэх сүнсний тойрог агуйг тойруулж бүтээгээд араас нь далдлах сүнсний тойрог агуйн аман дээр бүтээлээ. Бүх бэлтгэлээ базааж дууссныхаа дараа л санаа амран суулаа. Удалгүй хориотой бэлдэмлийн сөрөг нөлөөч бүрэн үйлчилж эхэллээ. Дэд захирал Гаогийн өгсөн өвчин намдаах эмчилгээний бэлдэмлийг хэрэглэсний дараа хүртэл тисхийн аргагүй өвдөж байв. Яг л тоо томшгүй олон өрөм Чүфэнийг зогсоо зайгүй өрөмдөж биеийн дотроос нь задалж байгаа юм шиг мэдрэгдэж байв. Тэсхийн аргагүй өвдөлт загтнаа түүнийг тамлаж байлаа. Удалгүй өрөмдөх өвдөлт нь намжиж би энэ гал дунд сууж байгаа мэт халж эхлэв. Галан далайд орчихсон мэт амьдаараа шатах өвдөлтийг мэдэрч эхэллээ. Эцэст нь шатах мэт өвдөлт намжсан ч гэлээ араас нь яс янгинуулам хүйтэн агаарт хужигдав. Чүфэн ч зогсоо зайгүй дагжин чэжэрч агуйн бүхэлдээ мөсөнд хожигдсан юм. Чүфэн уй том дусал хөлс урсгаж, уй дагжин чэжэрч, уй цээжээ самардан урж, уй цээжээ дэлдэн газар дэвсэлж байлаа. Ёстой л амьдын тамыг мэдэрч байсан юм. Чүфэн өвдөлтөө намжаахын тулд байдаг чадлаараа хаашгирч байв. Удалгүй тэр хашгирагч тэнхээгүй болж газар унан хэвтлээ. Гэхдээ уй биеийн тадганаж байгаа нь тод харагдаж байсан юм. Энэ хориотой бэлдэмлийн сөрөг нөлөө нь жинхэнэ амьдын там байлаа. Энэ тамлалтыг мэдэрсэн хүн өвдөлтөө тэсэлгүй ухаан алддаггүй. Харин ч ухааныг алдуулалгүй сэрүүн байлгаж байгаад тамладаг бэлдэмэл. Энэ бол өөртөө байхгүй хүчийг авсны төлөөс. Хориотой бэлдэмлийн жинхэнэ мөн чанар. Чүфэнч төлөөсөө төлж байлаа. Амьдралдаа хамгийн их өвдөлт мэдэрсэн мөч нь энэ л байсан юм. Гэхдээ Чүфэн үүндээ харамсаагүй. Учир нь үүний ачаар л тэд амьд үлдсэн. Үүний ачаар л тэр 1,50,000 ширхэг парафаунд бэлдэмэлтэй болсон. Эдгээр парафаунд бэлдэмлүүд нь түүний хүчийг парафаундын 7-р төвшөнд хүргэнэ. Тэгэхээр Сууров, Суумэ хоёрыг аврах ойрхон байна гэсэн үг. Чүфэн энэ бүх өвдөлтийг дэми байгаагүй гэж итгэсэн юм. Энээс илүү өвдөхөр байсан ч тэр хийх л байсан. Зишуан Юаныч хэлсэн үнэн байв. Жишимпэн түүнийг нууцаар дагаагүй байсан болохоор Чүфэн хэсэгтээ аюулгүй гэсэн үг. Чүфэнийг агуй дотроо эц төгсгөлгүй тамлал мэдэрч байхад өнөөх бүлгэмүүд ч зүгээр суусангүй. Юанган сургууль, галт бурхан сургууль, нуугдмал цагаан бүлгэм, эрх чөлөөт хөнди, элдний бурхан хөнди, Жеовг гээд 6 бүлгэм нээлж Чүфэнийг эрен сурвалжилсан хуудас 9 нутгаар тараасан юм. Эрен сурвалжлах хуудсан дээр байсан тайлбарч итгэхэд бэрх байсан юм. Эртний бунхнаас олсон асуура сүнс сүх гэх элит зэвсгийг Чүфэн хулгайлж тэдний хүмүүсийг хордуулж алсан гэж бичсэн байв. Тэд бүр Чүфэнийг ийм жаахнаараа муу үлгэр дуурайлал үзүүлсэн ирээдүйд гай болно гэж бичсэн байлаа. Тэдний зарлалыг харсан ертөнцийн сүнс бүлгэм юу ч хэлсэнгүй. Тэд аль хэдийн Чүфэнийг зугтахад тусалчихсан. Үүнээс нь болж Юанган сургууль мөн бусад бүлгэмүүд тэдэнд өс санаж байгаа. Ийм нөхцөлд ертөнцийн сүнс бүлгэм тэдний хэрэгт ахиж оролцож чадахгүй болсон юм.
Үгүй бол өөрсдийгөө сүрүүлж байгаагаас ялгаагүй. Харин алдарт тоосхон эрен сурвалжлах зарлал тавиагүй юм. Тэд 150 мянган ширхэг парапаунд бэлтэмлийн алдагдлаа чимээгүйхэн хүлээн зөвшөөрөв. Мэдээж Зишуан Юаны ачаар. Эрен сурвалжлах хуудас гарч ирвүү үгүй юу шууган дэгдээс юм. Учир нь Чүфэн бол суин цуглаанд алдар цуутай болсон нэгэн. Хүмүүс ч түүнийг ер бусын гоц суутан гэж сайнаар бодож байсан. Гэтэл Чүфэнийг ийм хүн байна гэж тэд төсөөлж байсангүй. Тэдний Чүфэний талаарх бодол орвонгороо эргэсэн юм. Ялангуяа 6 бүлгэм Чүфэнийг ичгүүргүй хорон чөтгөр гэж дэвэргэх бүрт хүмүүс Чүфэнийг жигшиж байлаа. Алдарт тосгоноос зугтснаас хойш 10 өдөр өнгөрч хүн бүрэл суин цуглаан болсон уулын оргил дээр цуглав. Тэдний энд цугласан ганц шалтгаан бол Зилийн сэтгэлээ илчлэхийг харах юм. Зилийн авхай хэнд сэтгэл алдарсан бол Чэцэмийн л үздэй. Чэцэмийн биш бол Шүү Зонгю. Тэр хоёроос өөр ер бусын хүн байгаа мó? Үгүй хаа. Чэцэмийн Шүү Зонгю хоёр аль хэдийн өөр гоо бүсгүүчүүдтэй сүү тавьчихсан биз дээ. Тэр хоёр Зилийн номын эгч нартай аль хэдийн сүү тавьчихсан байхад Зилийн авхай юу гэж тэднийг сонгох юм? Сүүг тавьж болдгийн юм чин цуцалж болно шүү дээ. Тэглэж Зилийн авхай сүү тавигдахаас өмнө бэлтгэл хийж байсан. Сүү тавигдахаас өмнө тэр аль хэдийн сэтгэл алдарсан гэдгийг хэлсэн шүү дээ. Би түүнийг нэг хайрлсан бол өгтлөө хайрладаг хүн гэж бодож байна. Тэр хүн нь сүү тавьсан байсан ч хамаагүй тэр зарлах байхаа. Яг энэ үед уулын оргилч хүмүүсээр бэлхаж цугласан хүмүүс ч Зелинийг хэнд сэтгэл алдарсан талаар таамаг дэвшүүлж байлаа. Гэхдээ ихэнх нь Зелиний сэтгэл алдарсан хүн нь Чэцэмийн Шүү Зонгю гэж бодож байв. Харин зарим нь тийм байх боломжгүй гэж хаа сайгүй л маргааны шууган сонсогдож байлаа. Чэцэмийн л гэх юм. Чэцэмийн биш бол Шүү Зонгюч гэх шиг тэр хоёроос өөр хүмүүс залуу үеийнхэнд байдгүй мó? Цугласан олонний дунд Тан Ишүү ууртайгаар хэлэх үед түүний хажууд байсан Ба Юмфэй, Лю Шао Яо, Сон Цзинфэн гурвынч царай ярвайлаа. Тэд ч бас урилгаар энд ирсэн. Гэтэл хэнч тэднийг тоохгүй байгаагаас гадна бүгд л Чэцэмийн Шүү Зонгю хоёрын талаар ярьж байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 400 дугаар анги. Зэлийн гарч ирлээ. Тийм шүү. 9 нутгийн залуу үеийнхэн ганц Шүү Зонгю, Чэцэмийн хоёроор хязгаарлагдахгүй. Бас Зэлийн авхайн сэтгэл алдсан хүн нь тэр хоёрын аль нь ч биш. Харин би Мурон юу? Гэнэт норон дээр тэнгэрлэг модон элдтэй элдний бурхан хөндийн залуу ахлагч Мурон юу алхан ирлээ. Би өчнөө ичхүргүй хүмүүс харж байсан. Гэхдээ чам шиг ичхүргүй хүнийг анх удаа л харж байна. Мурон юугийн үгийг сонссон Сон Цзинфэн тэр хэдэж хүйтнэр хэллээ. Гэгэн цагаан өдрөөр Мурон юугийн өнгөрч байгааг тэд үнэхээр тэсвэрлэхгүй байсан юм. Яасан задуулах гээд би чинь загтнаад байна уу? Гэж Мурон юу тэдэн рүү бардам гээгч нь харлаа. Чи элит зэвсэгтэй л найдаж байгаа биз? Элит зэвсэггүй бол чи намайг дийлэхгүй байлгүй гэж Тан Ишүү зэвүүцэн хэлв. Гинэн л байна да. Элит зэвсэгч бас миний чадварт тооцогдно. Гэтэл би чадвараа ашиглаж болохгүй юу? Чи элит зэвсэг олчих юм бол бас ашиглаж болно штэ. Чамд элит зэвсэг олох чадал байхгүй бол битгий бусдын юу ашиглах үгүйг заа. Гэж Мурон юу бардам хэллээ. Утгагүй юм. Чи над тэнгэрлэг модон элдээ өөрөө олсон юм уу? Танаа өвөө чинь л чамд өвлүүлээ үсттэй. Гэж Ба Юмфэй харав. Сайн өвөөтөө минь өнгөрсөн амьдралын минь буян. Тийм ч учраас энэ амьдралд сайхан амьдарч байгаа юм. Та нарт атаархах шаардлага байхгүй. Энэ амьдралд нүгэл үйлдэлгүй буян үйлдэж эхэл. Магадгүй хойд төрөлдөө буйнаа идэлх юм билүү? Гэхдээ та нарын зан аашийг хараад байхад хойд төрөлдөө ч адгийн амьтад болж төрөх биз?
гэж Морон юу доромжлон хэллээ. Өвөө чинь Тэнгэрийн умдаг атгах ховтой байсан. Тэр хавцлаас унаж үхээгүйгээс гадна элит зэвсэг хүртэл олчихсон. Харамсалтай нь гэмтлээсээ болоод 2 жилийн дотор үхчихсэн. Гэж Лю Шао Яо доромжлов. Лю Шао Яо, чи үнэхээр үхмээр байгаа юм уу? Түүний үгийг сонссон Морон юугийн харцсан хуйтран Тэнгэрлэг модон элдээ суглаад Лю Шао Яо руу чиглүүллээ. Гэвч энергийн даралт ойртохоос өмнө гадны энергитэй мөргөлдөн замхран алга боллоо. Хүмүүс гайхан хаартал эвхдэг дэвүүр байрсан дундаж насны эрэгтэй Лю Шао Яогийн өмнө гарч ирэв. Тэр бол эрх чөлөөт хөндийн анхлагч. Хөндийн анхлагч Морон, хүүхдээ хүмүүжүүлэхгүй мө? Бид одоо нэгдсэн байж ингэж нэг нэгнтэйгээ тэрсэлдэх хэрэг байна уу? Эрх чөлөөт хөндийн анхлагч гарч ирснийхэн дараа Морон юуд хандаж биш, хойнон зогсох элдний бурхан хөндийн анхлах Морон юугийн аавд хандаж хэлсэн юм. Юуэр? Манай элдний бурхан хөнди бусад 5 бүлгэмтэй нэгдсэн байгаа. Ирээдүйд тэдэнтэй тэрсэлдэж төвг удаж болохгүй шүү. Үгүй бол би чиний Тэнгэрлэг модон элдийг чинь хураана. Гэж элдний бурхан хөндийн анхлагч Ширүнгэгч загнав. Мэдлээ. Гэд Морон юуч ааваасаа ан хэллээ. Ялангуяа Тэнгэрлэг модон элдийн хураана гэдгийг сонсоод бүр чихэр айсан юм. Түүнийг харсан тан ишүү тэр хэдэж дооглон инээцгээв. Та нар бүгдээрээ Морон юугаас ах учраас номын ахаас ялгаагүй. Номын ахын хуваар түүний үгийг тоолгүй өнгөрөөж болохгүй байна уу? Гэвч яг энэ үед эрх чөлөөт хөндийн анхлагч өнөөх дөрвийг чангаар загналаа. Эрх чөлөөт хөндийн анхлагч бүгдэнтэй нь эрх тэгш харьцаж байгаа болохоор өнөөх дөрвч хариу үг хэлэлгүй чимээгүй зогсоцгоов. Бусад бүлгэмүүдтэй таагүй харилцаатай элдний бурхан хөндий хүртэл ашигын төлөө тэдэнтэй нэгдэнэ гэж бодож байсангүй. Цугласан хүмүүсийн дундаас Шүү Зонгю тэднийг ажиглангаа хөмсгөө зангидан зогслоо. Учир нь ертөнцийн сүнс бүлгмийн байдал бэштэж байгаа юм шиг санагдав. Жэ овгийн л хор шүү дээ. Энэ маягаараа эртөрөөгүй манай бүлгэм Жэ овогтой том дайн хийн. Гэж ертөнцийн сүнс бүлгмийн настан шивнэн хэллээ. Ямар тач бид ганц жил тэсэх хэрэгтэй. Ганцхан жил тэсчих юм бол тэд заавал төлөөсөө төлөх болно. Гэж дэд захирал Гао хуйтнэр ширтэв. Түүний оюуны зурвсыг сонссон ертөнцийн сүнс бүлгмийнхэн ч цоочирдсан юм. Ялангуяа Гобо. Тэгэд ингэж асуулаа. Жилийн дараа хөгшин өвөг дээдс гарч ирэх юм уу? Би үнэхээр түүний агуу төрхийг хармаар байна. Гэхдээ Чүфэн жил тэсэх болов? Чүфэнийг 6 бүлгэм эрен сурвалжилж байгааг сансан Гобо маш ихээр санаа зовлоо. Хараач, зэлийн авхаа ирж байна. Яг энэ үед цугласан хүмүүсийн дундаас нэг нь хашгирах үед бүгд өөрсдийн эрэхгүй алс хол руу ширтэв. Алсаас ирэх тэнгэрийн төвшний наздангуудын өргөж яваа сүүх тэргийг харсан хүн бүрийн л зүрх хүчтэй цохилж байсан юм. Тэднийг харсан хүмүүс ч нэх гайхсангүй. Алдарт тосгоны захирагч Синлэйн өргөмөл охин бол Зилийн. Тиймээс Зилийн байр суурь маш өндөр байх нь тодорхой. Бас сайн мэдээлэлтэй хүмүүс нь Зилийн өвөө нь маш хүчрэх гэдгийг мэднэ. Түүний тулааны хүч нь Цэнлэйээс дутхааргүй. Эрх үйстэй хүн болгон л Зилийн зүрхийг булаахыг хүсэж байлаа. Эцэст нь сүйх тэрэгч газардаж хаалган нээгдэх үед Зилийн гарч ирэв. Зилийн ер бусын үзэсгэлэнтэй байсан юм. Том алагнууд, номорсон урт сор мус, үнэгний нүд шиг тунгалаг нүдгээд үгээр илэрхийлэхийн аргагүй гоо үзэсгэлэн. Зилийн царайны талаар ярих ч юм биш. Харсан хүн болгоны л зүрхийг булааж байв. Хөөх, яасан үзэсгэлэнтэй юм бэ? Ийм гоо үзэсгэлэн зөвхөн зүүдэнд л орж ирдэг байх та. Зилийн авхаа шиг бүсгүүтэй гэрлэх юм бол тэдэнд өөр мөрөөдөл хэрэгтэй гэж юу? Ямар азтай хүн гэхээр Зилийн авхайн зүрхийг булаадаг байна.
Хинч байсан гэсэн зээлийн авхайтай гэрлэх ховтой байна гэдэг урд амьдралынх нь буян биз. Зээлинийг гарч ирсний дараа хаа сайгүй л уулга алдан түүнд татагдлаа. Бүгд л зээлийн сэтгэлийг булаасан хүнийг мэдхийг хүсэж байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.